Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн амралтын дээр аядахтаа сайхан өнгөрөөж байна уу? Таны мэдхийн төлөвлөсөөс бэлтгэн хүргэдэг спортын цувраг хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар эхлэж байна. Энэ 7 хоногийн дугаараараа үзэгч та бүхэндээ Монгол улсад кикбокс спортыг хөгжүүлэхэд үнэтэй хөв нэмэр оруулсан нэгэн эрхэмтэй уулзахаар бэлтгэлээ. Энэ удаагийн дугаараар Монгол оронд кикбоксинг спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Монгол улсын биеийн тамир спортын тэргүүний ажилтан кикбоксинг спортын анхны олон улсын хэмжээний мастер, кикбоксинг үндэсний шигшээ баг, нийслэлийн оюутны шигшээ баг, Мишель кикбоксинг төвийн дасгалжуулагч, Монголын кикбоксинг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Очирбатын алтан пүрвийг өрн оролцуулж байна. Очирбатын алтан пүрв 1986 оноос тулааны спортоор хичээллэж 1992 онд Монголын жидкундогийн холбооны дасгалжуулагчаар 1992 оноос одоо хүртэл тасралтгүй Монголын кикбоксинг шигшээ багийг 21 жил дасгалжуулж дэлхийн аварга шалгаруулах кикбоксинг тэмцээнд 9 удаа, Азийн наадамд 5 удаа, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа, олон улсын тэмцээнд 250 удаа, дэлхийн 90 улсад Монголын багийг дасгалжуулан зохион байгуулан удирдан оролцжээ. Түүний спорттой холбогдсон түүх тун энгийн. За яг спортын одоо ертөнцийн хүүд одоо энэ спортын одоо хүн болох спортыг сонгож авахын одоо зүйлд манай ээж маань нөлөөсөн байдаг. За манай ээж бол минь дээрийн наран чулуун гэж Хөвсгөл аймгийн Чанман өндөр сумын харьяат дэшүүрийн спортын мастер ийм хүн байсан. Тэгээ өөрөө бага залуудаа одоо спортоор хичээлээ. Тэрнийхээ одоо мөн чанарыг мэддэг. Спортын дэшүүрийн спортын мастер, спортын сайхан одоо зүйлийг их ойлгодог ийм хүн байж л тээ. Ингээд 1981 онд одоогоос 31 жилийн өмнө намайг 1-р ангид орох жил ээж маань өстой гараас нь хөтлөөд одоо энэ гимнастикийн заал гэж байдаг спортын төвөртний одоо зүүн талд спорт сургалтын төв гэж энэ дистанс оруулж гимнастикийн спортоор анх хичээлүүлсэн. Тэгээ энэ цагаас хойш спортод одоо дурлж ингэж хичээлэх болсон. Улмаар дуу удаагүй 1986 оноос би тулааны спортын бүх төрлөөр хичээлэх болсон. Намайг яг гимнастикаар хичээлэх тэр үед социалист нийгмийн үед тулаан спорт хаалттай байсан шүү дээ. Гэхдээ бид нэр их хүүхдүүд имжих сонирхдаг байсан. Тухайн үед одоо энэ тулааны спорт, энэ тулааны урлагийн тухай кино дөнгөж Америк, бусад одоо энэ хөрөнгөтөн гэдэг орнуудад эд одоо мандан матарч ирсэн. Шинэ Брюс Лигийн кинонууд, Чак Норрисийн кинонууд гэх мэт манад бол орж ирээгүй хаалттай. Гэхдээ тэрийг ярьдаг, тэрийг одоо юу гэдгийг нүдэн тархтал ярьж чаддаг тийм ах нар тухайн үед байсан. Мөн тухайн үед гадаад оронд сурдаг байсан ах нараас сонин сэтгүүл, зарим тулааны урлагийн ном, тулааны урлагийн кинонууд эдгээр орж ирдэг байсан. Миний дуртай маань тулааны спорт байсан ба шүү дээ, гимнастик биш тий. Одоо тухайн үед чинь бол одоо юу гэдгийг манад бол төдийл хөгжөөг байсан. Мэдээлэл, тэр сурталчилгаа янз бүрийн за гарга зүүн талаар бол таглаа. Зөвхөн үзсэн кино, сонссон одоо домог мэт ярианаас энэ тулааны спорт гэдэг ямар байдгийг л одоо олж мэдэж одоо сонирхоо оролдож эхлэх болсон. 1990 оны ардчилсан хувьсгалын ачаар Монголын залуучууд өөрсдийн сонирхон оролддог спортын төрлүүдээр хичээллэх боломжтой болсон юм. Тэдгээр спортын нэг нь кикбокс байлаа. Тэртээ 1970-ад онд олон улсын хэмжээнд дэлгэрэн хөгжөөд 30 жил болсон кикбоксинг спортын хурдыг Монголын кикбоксчид гүйцэх шаардлага гарч тун удалгүй тэдэнтэй мөр зэрэгцэн алхах болсон юм.
Ингээд улмаар 1988-89 онд манайх чинь өөрчлөн байгуулалтын юм үе эхэлсэн. Нилээн сэтгэлгээний үед их шинжлэгдсэн юм үе шүү дээ. Тэгээ энэ үед юу гэдгийг эхнээсээ нилээн чөлөөтэй болж эхэлчихсэн л та. Ингээд 1986 оноос хойш тулааны урлагаар шимтэн сонирхож хичээлэх бас оролддог болсон л доо. Ингээд 1989 онд одоо Монголд ардчилсан хувьсгал ялахад одоо бид нэр хамгийн үнэт зүйлс болох өөрсдөө сонирхсан спортоор хичээлэх эрх чөлөөг олж авсан юм аа. Таныг яг тулааны спортыг сонирхон хичээлэх тэр үед бол манай оронд яг тулааны спорт хориотой хаалттай байсан шүү дээ. Тийм тэр чинь бол хуучин нөгөө коммунист системийн үе учраас социалист Монголын үе учраас хөрөнгөтний гэдэг энэ одоо төрлүүд тэр дотор одоо энэ тулааны спорт хаалттай байсан. Кикбокс, карате, бусад одоо бие хамгаалах гэж ярьдаг энэ төрлүүд хаалттай. Ийм одоо үеэлтэй. Тэгээ бид нэр сонирхлоороо одоо нууцаар ихүүд нэгнийхээ одоо гэр орон цуглаж үдсэн харсан цуглуулсан юмнуудаа нийлүүлж тухайн кикбокс сонирхдаг хүүхдүүд бэлэг сургалт хийдэг байсан. Энэ маань бүр ингээ явж өргөцсөөр сүлдээ бүр бүлэг клуб дугуулангийн хэмжээнд хүрсэн шүү. Ингээ 1989 онд бид нэр анхны одоо клубыг байгуулсан. Гэхдээ тэр маань анхны клуб маань Монголын Житгүндөгийн холбоо гэж. Одоо Житгүндөө гэж энэ тулааны урлагийг хөгжүүлэх тийм зорилготой байгуулагдсан. Тэнд би анх тамирчнаар ороод тасгалжуулагч хүртэл бас ажилласан. Таны хувьд яг тулааны спортыг хөгжүүлэх өмнөдөө өмнөөр орсон хүний хувьд холбоогоо хэдэн байгуулав анхны клуб бол анхны тамирчдын талаараас. Кикбоксоор хичээлж явах үед Монгол улс чинь нөгөө коммунист системийн үед энэ спортыг хоцрогдсон байсан л та. Ерөөсө кикбоксийн спорт бол 60-аад оны сүүлээс Европ, Америкт өндөр хөгжөөд 70-аад оны их үед спортын төрлөө олцсон байсан. Дэлхийн олон улсын холбоонд байгуулагдаад 1976 онд Германы Берлин хотод дэлхийн авар тэмцээн зохиогдсон байсан. Тэгтэл одоо 1990 онд бид нэр дөнгөж одоо энэ спортыг хичээлэх энэ эрх чөлөөгөө олж авахад Монголын кикбокс 30 жил хоцрогдсон байсан. Тэгээ энэ одоо 30 жил энэ хоцрогдсон одоо энэ зүйлийг богино хугацаанд гүйцэх төв дэлхийтэй мөр зэрэг залах юм шаардлагатай болсон л доо. Ингээ 1992 онд тухайн залуучууд спорт хорооны дэргэд одоо спорт сургалтын төв гэж байсан юм. За энэ төв бол зөвхөн одоо социализмын зөвшөөрөлтөй халд тулааны спорт бол бокс байсан шүү дээ. Тэгээд боксын спортоор одоо хүүхдүүдийг бэлтгэдэг ийм төв. Энэ төвд анх Монгол улсын гавьяасгалжуулагч Мишиг Дорж гэж одоо ачтай багш маань боксоос гадна кикбоксing клубыг анх нээсэн 92 онд. Тэр клубын кикбоксыг ин одоо удирдах ажиллахын үүрэг надад ногдсон. Ингээ одоо өдөр нь боксing тамирчид хийгээд үдээс хойш кикбоксing тамирчид хийдэг байсан. Энэ бол одоо 21 жилийн өмнөх явдал байна шүү дээ. Ингэж л анх одоо юу гэдэг нөгөө тулааны урлагаар хичээлдэг, тулааны урлагийг өөрсдийн практик үзэл бодлороо зааж исэн хүмүүс маань спортын заах арга зүйн үндслэлтэйгээр энэ тулааны спортоор хичээлэх болсон. Энэний тод жишээ бол кикбоксing тэр анхны баг байсан. Ингээ энэ баг маань 1993 он гэхэд Монголын залуучууд барилгачин залуучдын хөдөлгөөн гэх төрийн бас байгууллаганд иргэд кикбоксing төв нэртэй байгуулагдах болсон. Ингээ энэ төв маань улмаар одоо өргөжөөд 1999 онд Монголын кикбоксing холбоо болж одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа маа. Түүнийг тамирчин гэхээсээ илүү дасгалжуулагч гэдгээр нь монголчууд андахгүй. Тэрээр хамгийн анх Монгол улсыг төлөөлөн 1999 онд Герман улсын Хановер хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, улмаар 2001 онд Австрийн Вен хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь энэ спортын төрлийн анхны медаль байлаа. Мөн 2003 онд Бельгийн Антверпен хотноо дэлхийн аваргын алтан медаль хүртэж, Монголын анхны олон улсын хэмжээний мастер цолны болцлыг биелүүлжээ. Би 1986 оноос яг энэ кикбоксing спортоор сонгож чиглээд 1999 онд Германы Хановерт болсон дэлхийн аварга тэмцээнд Монгол улсаас анх төвлөж оролцсон. Энэ бол тухайд яг урд нь бол Монгол тамирчид дэлхийн аварга тэмцээнд оролцох боломжгүй байсан л та. Тэгээд 1999 онд дэлхийн холбооны гишүүн болсноор одоо нөгөө социалист Монголын хүмүүс анх удаа
одоо кикбоксинг дэлхийн авто тэмцээнд оролцох юм эрхтэй болоод анх оролцсон. Тэрэнд бол төдийлөн амжилт гаргах чадаагүй. Гэхдээ би урд 1994-өөс 96 онуудад Польш улсад сурж ирсэн. Яг энэ чиглэлээр кикбоксинг дасгалжуулагч мэргэжлээ. Тэгээ энэ хугацаанд Польшийн Айрмын Лега гэж энэ клубт одоо монголоор зэвсэгчний алдар спорт хороо гэдэг шиг Польшийн Айрмын Лега гэж клуб кикбоксоор одоо мастер багш Анжей Плаш гэж өнөөдрөлөндөө хичээллээд 1994-95 оны Польш улсын аварга болж ирсэн. Тэгэхдээ дэлхийн аварга, Европын аваргач гэдэг юм олон улсын тэмцээнд оролцох хэрэггүй байсан. Яг тэгэхээр тухайд Монгол улс маань дэлхийн албаны албаас нэг гишүүн биш байсан. Ингээ 1999 онд гишүүнээр илснээр дэлхийн аваргад анх орсон. За 2001 онд Австрийн Венад болсон дэлхийн аварга тэмцээнд оролцож хүрэл медаль авсан. За энэ бол одоо миний анхны одоо дэлхийн аварга тэмцээний медаль. За мөн улмаар 2003 онд Бельгийн Антверпен хотод зохиогдсон дэлхийн аварга тэмцээнээс одоо аваргын алт медаль хүртсэн. За ингээ миний хамгийн сүүлийн тэмцээн бол 2006 онд Тайландын Бангкок хотноо болсон Тайланд эзэн хааны цом. За энэ тэмцээнээс би мөнгөн медаль авсан. За ингээ одоо 2006 оноос хойш ахиж одоо рингийн дээр гарт тулдаагүй. Тулааны спортыг бие хамгаалах урлагийн төрөл хэмээн ойлгож хичээллэж ирсэн Монголын залуусын сэтгэлгээг өөрчилж кикбокс нь олон улс төв дэлхийд спортын төрөл болон хөгжиж байгааг ойлгуулан өөрийн оронд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр спортын бэлтгэл сургуулиудын заа харга зүгээр хөгжүүлэх үндэс суурийг тавьсан юм а. Тэрээр энэ спортыг эх орондоо хүүхэд залуусын дунд сурталчлах зорилгоор 2006 оноос танин мэдэхгүй телевизтэй хамтран Тулааны спорт хөтөлбөрийн 460 гаруй дугаарыг 6 жилийн турш тасралтгүй бэлтгэн 400 цагийн нэвтрүүлгийг хүргэжээ. Дэлхийн хөгжлөөс 30 гаруй жилээр хоцроод байсан Монголын кикбоксинг спортыг 10 жилийн хугацаанд гүйцэж төв дэлхийн хэмжээнд Монголын тамирчдыг бэлтгэн дасгалжуулсаар байна. 90-ад онд яг энэ нөгөө 30 жил хоцордсон энэ кикбоксыг урагшлуулахад боловсон хүчний асуудал хүнд байсан. Яг тухайн үед за кикбоксер хичээлдэг, кикбоксинг клубуд бол байсныг юу л үгүйсгдэг. Тухайн үед мэдээж надтай адилхан кикбоксер хичээлж ирсэн залуучууд олон байсан баг. Ганцхан нэг асуудал нь юу гэхээр энэ тулааны урлаг гэж ойлгоод байдаг, бие хамгаалах урлаг гэж ойлгоод байдаг төрөл маань олон улсад спортын төрөл болоод өндөр хөгжсөнийг төдийлөн ойлгодог залуучууд маань цөөхөн байсан. Ойлгож боломжгүй байсан шүү дээ. Мэдээл сурталчилгаа хаагдмал би түрүү хэлсэн. Кикбоксing хөгжлөөс 30 жил хоцордсон байсан юм шүү дээ. 1990 онд Монголын кикбокс маань. Ингээд богинохоо хугацаанд энэ спортыг олон улсын түвшинд гаргахын тулд мэрэгжлийн одоо төвшөнд бэлтгэх. За спортын заа гарга зүйн үндэслэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй хичээлхийн шаардлага гарч ирсэн. Тэгээ энэ одоо шаардлагад бол хамгийн одоо нөлөө үзүүлсэн хүн бол Монгол улсын гавь засгалжуулагч манай миний одоо багш хайртай багш Мишигдэрж багш 1992 онд анхны кикбоксing багийг шинжлэх ухааны үндэслэлтэй, спортын заа гаргацсан үндэслэлтэй бэлтгэсэн. За энэ маань одоогийн кикбоксing хөгжих одоо өндөр хөгжих, богино хугацаанд хөгжих үндсэн суурь болж гисэн. За яг намайг анх кикбоксер анх хичээлж байхад ер нь кикбокс гэж яг зөв хэлцдэг ховор байсан. Янз бүрээр дууддаг байсан. Кинг бокс, кикбоксинг, бүр битбокс гэж хүртэл одоо андуурч ярьдаг. Тэгээ ялангуяа хөдөө орон нутагт хөдөө гадаа явхад 90-ад онд энэ кикбоксing талаар ер нь мэддэггүй байсан л дөө. Тэгээ одоо ингээд 20 жилийн дараа зөвхөн захын одоо малчин залуу дээр очиод кикбокс гэд мэддэг болсон байл. Энэ жил би бас ингээд өдөө гадаа явахад асууж байгаа. Кикбокс спорт гэж мэдэх үү гэдэг ингээд мэднэ хөлдөө гартаа ингээд тулалддаг. Манайхын кикбоксер ч харин сайн тулж байгаа юм байлаа гэд хэлж шийдээ. Энд би их баярлж авдаг. Энэ л бол одоо бидний нөгөө сүүлийн 20 гаруй жил зүрх сэтгэлээсээ бүх зүйлийг хийж энэ спортыг их орондоо хөгжүүлэхийн төлөө өөрсдөөсөө шалтгааллах бүхнээ хийсний үр дүн гэж одоо сэтгэл хангалуун байдаг л да. Нөгөө талаас энэ яг энэ Монгол хүүхдүүдтэй ажиллаж байхад Монгол хүүхдүүдтэй хашрах үед зөндөл байсан. Болчи одоо ингээд заавал алба биш гэх. Тэг хүмүүс гайхдаг шүү дээ. Би 20 гаруй жил цалингүй ажилласан юм шүү дээ. Тэгэхээр хүмүүс худлаа гэдэг. Би 1994 оноос хойш ерөөсөө цалингүй энэ кикбоксинг төлөө ажилласан. Тэг хүмүүс худлаа гэдэг зарим. За зарим мэддэг нь бол мэддэг л баг л та.
Яагаад ингэж ажиллаад байдаг юм бэ гэхээр би энэ Монгол хүүхдүүдийн байгалаас заягдсан бие бэлтрийн баялагийг бишрэн гайхдаг. Монгол залуус, Монгол хүүхд ялангуяа энэ кикбоксер хичээлгээд ороод ирж хахад 100% бүх юм бэлэн байдаг. Тэд нэр бэлэн, тулалдахад бэлэн хүүхдүүд орж ирдэг. Төвчээртэй, байгалаас зайсан хөдөлгөөний мэдрэмжтэй, байгалаас зайсан хараа, хурц, ухаалаг, сэргэлэн, тэгээд төвчээртэй, хүчтэй. Энэ нь бол энэ кикбоксing спортыг богинохоо хугацаанд эзэмшээд олон улсад одоо гаргаж ирэхэд их дөхөн байдаг л да. Тэгээ энэ баялагийг бол би одоо эцэстээ юу гэж ойлгодог вэхээр энэ бол нөгөө эцэг өвгдөөс биднэрт заягдсан баялаг. Одоо тэрнээс ч газар доорх энэ эд баялагч гэдэг юм. Энэ бол Монголын яг жинхэнэ баялаг биш баг. Мөнхийн Монгол улсад үлдэх баялаг бол монгол хүн өөрөө тэр дундаа монгол хүүхэд бол бидний баялаг, Монголын ирээдүйн баялаг. Тэгээ энэ одоо баялагийг одоо улам бүр сайжруулж тэ. Тэгээ энэ одоо баялагийг ашиглаж энэ эцэг өвгдийн энэ дэлхийн ертөнцид байгуулсан тэр суу алдар, дайчин алдрыг энэ спортоор уламжлуулж гаргаж ирээ гэж ингэж би хүсэж мөрөөдөж авдаг. Энэ ч зорилгоороо одоо энэ спорттойгоо ингээд үнэнч одоо хүртэл ингээд ажиллаж байна. Цаашдаа ч одоо маш их зүйлийг хийн гэж одоо төлөвлөж ажиллаж байгаа. Түүний бэлтгэсэн баг тамирчид шавнар нь дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс 7 алт, 9 мөнгө, 7 хүрэл медаль, дэлхийн цомын авраг шалгаруулах тэмцээнээс 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль, Азийн наадмаас 9 хүрэл, 1 мөнгө, 4 хүрэл медалийг эх орондоо авчирчээ. Түүний хайртай шавнар болох олон улсын хэмжээний мастер 2011 оны дэлхийн авраг төр баяр, дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Шижир Эрдэнэ, Жавхлан, Халиун, дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальт, Саа Сүрэн, Батболд нар өнөөдөр Монголын кикбоксing нүүр царай болон тулааны ертөнцид Монгол улсын нэрийг өндөрт өргөж явна. Кикбоксing спортын олон улсын хэмжээний мастер Шижир Эрдэнэ дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальт, дэлхийн цомын авраг. Багш маань бидрийг бас хамгийн чухал нь бие даах тэр чадварыг маш сайн эзэмшүүлсэн гэж миний хувьд боддог. Ганц спорт биш, амьдрал дээр хүн бас бие даах чадварыг маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Тийм учраас одоо амьдрал дээрсэн бидэнд бас яг хэрэг болоод явж байна. Кикбоксing спортын олон улсын хэмжээний мастер Халиун дэлхийн авраг шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, дэлхийн цомын авраг, Монголын бүх ард түмний спортын 13 дугаар их наадмын авраг. Багш бол бус багш нарыг бодвол амар хөвгөлтэй. Тэгээ бид нартай нээлттэй бүх сэдвээр ер нь ярилцдаг. Тэгээд олон төрлийн авъя ястай. Кикбоксing спортын олон улсын хэмжээний мастер Мегмар Сүрэн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, дэлхийн цомын хошоо авраг, Монголын бүх ард түмний спортын 13 дугаар их наадмын авраг. Бид нар бол угсаа ихэнх нь бол зурагтаар багшаагаа ингээ харж агаад нэвтрүүлэг дандаа спортын нэвтрүүлгээр харж агаад ихэнх хүүхдүүд маань ирсэн байгаа. Миний хувьдсан TM-ээр гардаг нэвтрүүлгийг анх үзэж агаад ирж байсан. Тэгээд багшийнхаа талаар ярихад бол ийш тийш тэмцээнд явхад манай багш бол тэр очих жоо газар орныхон талаар тамирчтай ер нь бол түүх. Тэгээд өмнө монголчууд яаж байлдан дагуулж байсан ч юм уу те. Тэр талаар манай багш маань илүү их ярьж өгдөг. Бид нэр тэмцээнд ороод төрүүлэл ч юм уу медаль авал ингээл зогсож байхад ерөөсөө маргааш нэмүү тэр өдөртөө л интернетэд бүх сайтуудад ч юм уу тавьсан байдаг. Тэгээд ер нь жоохон орчин үеийн тийм бэлтгэл сургуультай арга барьдаг. Ийш тийш тэмцээнд очиход хүмүүстэй ойлголцоод маш хэрэгтэй байдаг л та. Хүмүүсийг хооронд нь гоё тийм зохион байгуулалттай хооронд нь гоё эвсэг байлгаж чаддаг. Хүн болгоны ер нь бол ааш заан тэр биеийн онцлогт нь ер нь бол тохируулж бэлтгэл хийлэгдэг. Яг нэг юмар ингээд байнга бэлтгэл хийлгээд байдаг л те. Хувийн тамирчин одоо тэр өрсөлдөж байгаа тамирчин хоёулангийнх нь сэтгэл зүйн тал дээр ер нь бол бас ажилладаг. Кикбоксing спортын олон улсын хэмжээний мастер Саа Сүрэн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальт,
Монголын бүх ард түмний спортын 13 дугаар их наадмын мөнгө медальт За арга зүй гол онцлог ер нь бус дасгалжуулагчаас бас ер нь нэлээд өөрлөлтөө ер нь бас тамирчтай ер нь бас элен таланг бас ярилцсан. Тэгээд дээрэс нь бас зайны бас тийм сургалтын арга барилыг бас хэрэгэлдэг. Тамирчдыг бас богино хугацаанд яаж гаргаж ирэх үү гэдэг тийм бэлтгэл сургалтын тал дээр бас их өвөрмөц ажилладаг. Гадаад харилцаа менежмент тал дээр бас илүү төлхөөсөө ажиллаж өгдөг. Спорт хөгжихэд яг ямар саад бэрхшээл учирж ийн. Ер нь спортын цаашдын зорилт ч юм уу тий. За одоо бол яг Монголын кикбокс бол олон улс тэглэгийн дэвшинд хүрчихсэн, олон улсын дэвшинд хүчтэй өрсөлдөгч орны тоонд орчихсон байна. Нөгөө талаас яг энэ спортын нэр хүнд олон улсын давцнаас өндөр өсчихж л дээ. За Азад одоо олимпийн одоо тоглолтын зохион байгуулалт Азийн олимпийн зөвлөл гэж байдаг. Кувейтэд төвтэй тий. Тэгээ энэ төв 2005 онд кикбоксыг аль бисний төрлөө гэд одоо гишүүн болгосон байна. За маа олон улсын олимпийн хорооны одоо доор ажилладаг спорт аккорд гэж байдаг л да. Олон улсын спортын холбоо гэж. За энэ спортын холбоо кикбокс бол одоо олон улсын төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн холбоо гэдэг ингээд 2005 оноос хойш зөвшөөрөгдөв. Томоохон одоо тэмцээнүүдийг зохиож байгаа. Нэгдүгээр Азийн олимпийн зөвлөлөөс ерөөсөө өвөл зуны Азийн наадмын дараа орох хоёр дахь том наадам нь бол Азийн танкимын болон тулаан спортын наадам гэж зохиогддог л да. 2005 оноос зохиогдож байгаа. Энэ жил нэлээ одоо өргөжөөд Азийн танкимын болон тулаан спортын наадам нэгдээд хоёр наадам нэгтгэхэд 2013 оны 6 дугаар сард Бүгд найрамдах Солонгос улсын Инчхон хотноос зохиогдож байгаа. Энд бол Азийн олимпийн зөвлөлийн гишүүд 45 орон спортын 9 төрөл төрсөлдөн. За энд бас Монголын одоо кикбоксчд орохоор бэлтгэж байна л да. Энэ маань юу харуулж байна гэхээр энэ спорт одоо сүүлийн үед энэ одоо нэр хүнд нөсөөд олон улсын томоохон байгууллагуудад аль бисаар зөвшөөрөгдөжээ. Тун удахгүй одоо олимпийн одоо төрөлд орох юм боломжтой гэдгийг одоо олон улсад харуулад байна л да. Яг Монголын кикбоксын өнөөгийн нөхцөл гэхээр энэ эдийн засаг улс төрийн байдлаас ач болдог бах, хүмүүсийн нийгмийн сэтгэлгээнээс ч болдог бах. Манайх бол уламжилж ирсэн хуучин спортуудаа төрийн бодлогоор бол уламжлалыг хөгжүүлж байгаа. Энэ зөвлөдөө одоо бидний нэр цанснаар олимпийн төрлөж нэрлээд байна л да. Олимпиад багтдаг төрлүүдийг их төлхөө анхаарах, тэднийг дэмжих бодлогыг засгийн газраас бариад байна. Энэ бол зөвлөдөө. Нэг талаас зөв. Энэ спорт хөгжих ёстой шүү дээ. Монгол улс олимпиад авахтай болох ёстой, олимпиад амжилттай болох ёстой. Нөгөө талаас олимпиад хараагаа ороагүй байгаа энэ төрлүүдийг бас арай ялгцарч үзэх энэ байдал бас байж болохгүй л дээ. Адилхан спорт шүү дээ. Өнөөдөр одоо юу гэдгийг алтан бүргээд кикбоксing дасгалжуулагч өнөөдөр тамирчтай ажиллаж ийн гэдэг адилхан л хүс гарна. Адилхан л хөдөлмөр гарна. Өнөөдөр олимпийн төрлийн дасгалжуулагчийн гаргаж байгаа хөдөлмөртэй яг адилхан л хөдөлмөр гарна. За олимпийн төрлийн тамирчны гаргаж байгаа хөлс өнөөдөр манай кикбоксчны гаргаж байгаа тамирчны хөлсөөр адилхан шүү дээ. Чи ондоо хөлс гэж байхгүй. Тэгэхээр миний одоо цаашид юу гэдгийг хэлэх гээд байгаа юм юу гэхээр засгийн газрын бодлого маань жоохон эргэтгэж бодлогыг илүү төлхөө барьж өгмөр байна. Уг нь засгийн газрын бодлогыг уншихад бол зүг зүйтэй зөндөө бий л дээ. Тэр дотор ерөөсөө спортлыг алагчилж үзэхгүйгээр эргэтгэж хандах энэ байдал жоохон дутагдаад байдаг юм болов уу гэж бодогддгийн. Тэгээ энэ явандаа бол ер нь одоо бол яам болчлоо. Явны маань үйл ажиллагаа бол энэ ардчилсан хувьсгалаар олдсон бидний хамгийн одоо нандин зүйлс болох эрхчлөө гэж энэ зүйлийг спортод одоо нэвтрүүлж спортыг адилхан хэмжээнд адилхан эрхтгч адилхан ардчилсан хэмжээнд хөгжүүлэх энэ бодлого төлхөө одоо хэрэгжүүлэх хаа гэж найдаж идэгний. За нөгөө талаас одоо 2013 он бол их чухал он л доо. Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулах Азийн наадамд орно. Нөгөө талаас олон улсын олимпийн хорооны UL-дор зохиогдох дэлхийн тулааны спортын наадам гэж зохиогдсон. Энд одоо бас нөгөө олимпийн тоглож ирэх авч ордог л доо. Эрхийн төлөө бас бид нэр ингээд эрх авах тэмцээнүүд орох гэдэг ингээд бэлтгээд байж байгаа. Ийм л цаг үед таарч байна да. Спортынхны хүрээнд кикбоксинг алтан бүрэг хэмээн хүндлэгдсэн түүнтэй уулзахад үнэхээр бидний залуус чинь эцэг өвгдөөсөө дайчин удамтай гэлгээр мэдрэх шиг болж 13 дугаар зууны дайчин болж Европ, Азийг донсолгож явсан шиг санагдаж бахархаж үзье. Ийм хүмүүс бидний дунд байхад инх цагийн ямар ч дайн тулаанд аймааргүй санагдлаа.
эцэг өвгдийн дайчин суу алдрыг дахин энэ спортоор дамжуулан дэлхийд ханиулах цаг иржээ. Монголын кикбоксчдын үйлс нь үргэлж өөдрөг, цог хямртай байх болтугай. Телевизээс бэлтгэн хүргэдэг спортын цувраа хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгээр спортын тэргүүний ажилтан Монголын кикбоксing холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Алтан бүр оролцлоо. Дараагийн дугаараар хүртэл баяртай үзэгчтэй та бүхэн амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.